За, Монгол улсын их хурлын гишүүд хууль тогтоогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж амар мэндийг эрен мэдчилье. За, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол улсын их хурл судалтаа 5 нам эвслийн төлөөлөлд болсон бидний 41 гишүүд хамтран санаачиллаа. Энэ хуулийн төслийг дараах асуудлуудыг нэг мөр зохицуулж, хүн хуулийн этгээдийн ажил бизнес, үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх, таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгох, чөлөө зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үр дүн бодит хэрэгцээ шаардлагыг аргалзан боловсруулсан. Үүнд нэгдүгээр өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд хүнтэй иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилдах гэрээ байгуулан ажил үйлчлэгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шинтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2008 оны 5 сарын 8-ны өдөр батлагдсанаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, Иргэний хуулийн 343-359-р зүйлүүдэд заасан ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийгмийн даатгал заавал даатгуулах үүрэг хүлээлгэж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шинтгэл ногдох орлогод хамруулан гэрээ байгуулсан айл ал тал нь тухайн хувь хүнд хамаарах нийгмийн даатгалын шинтгэлийг хариуцсан төлөх үүрэгтэй болсон. Үүгээр зогсохгүй 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын ерөнхий хуульд иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ төдийгүй тэдгээртэй адилдах гэрээ байгуулан ажиллаж буй хүнийг албан журмаар даатгуулахаар нийгмийн даатгалын харилцааны хамар хүрээг дахин өргөжүүлсэн. Энэхүү хуульд ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээнээс гадна тэдгээртэй адилдах гэрээ гэж гэрээний төрлийг өргөн агуулгаар зааснаар иргэний хуулийн ажил гүйцэтгэх тусалцаа үзүүлэлттэй холбогдсон үүрэгт хамаарах буюу ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээтэй хамт яг нэг бүлэгт багтдаг нэрлсэн болон нэрлэгдээгүй гэрээнүүд. Тухайлбал аялал жуулчлалын, тээвэрлэлтийн, хадгалалтын, даалгаврын, илгээмжийн, жуулчлалын гэх мэт олон төрлийн гэрээгээр гүйцэтгэх бизнес, аж ахуйн шинжтэй бүх төрлийн харилцаанаас олсон орлогод нийгмийн даатгалын шинтгэл ногдуулах болсон. Нөгөөдөөгөр иргэний хууль заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилдах гэрээний дагуу олсон орлого буюу татварын мэргэжсэн зөвлөх үйлчлэгээ, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчлэгээ гэх мэт бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил үйлчлэгээний орлого, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох, хуваарай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчлэгээ үзүүлэх, зөөчлийн үйл ажиллагаа, тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого нь хувийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын 1 зааснаар үйл ажиллагааны орлогод хамаарч тухайн үйл ажиллагаа буюу бизнес эрхлэгчийн уг орлогыг үйл ажиллагааны орлогоор тайлгнаж татвар төлөх зохицуулттай. Түүнчлэн эдгээр бизнес эрхлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу жилд 50 сая төгрөгийн үн дүнтэй бараа ажил үйлчлэгээг бусдад борлуулснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж давхар татвар төлдгөөрөө нийгмийн гэрээний дагуу ажиллаж хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж цалин хөлс авдаг ажилтнуудаас онцлог ялгаатайг татварын хуулийн эдгээр зохицуултууд харуулж байна. Энэхүү эрх зүйн зөрчил үүсгэж зогсохгүй хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээний дагуу олох орлогод ногдуулах нийгмийн даатгалын шинтгэлийг гэрээ байгуулсан, төлбөр шилжүүлсэн нийт өнгөөс шууд тооцож байна. Хүнтэй байгуулах иргэний хуулиар тодорхойлсон болон тодорхойлоогүй хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээний орлогод нийгмийн даатгалын шинтгэл ногдуулахгүй болгосноор ажил олгогч, ажилтан, хөдөлмөр эрхлэгчийн харилцаанд өөр гэрээ ашиглал яах вэ гэдэг болгоомжлол байж болох юм аа. Тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-ийн 3 дахь хэсэгт ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 44-ийн 1-15 заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн шинжээг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Эндээс үүдвэл хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр буюу иргэний хуулийн аливаа гэрээ байгуулахыг хориглох ба хэдий өөрөөр нэрлсэн ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан байвал тухайн гэрээ нь хөдөлмөрийн гэрээнд тооцогдно. 2. Ажил олгогчоос олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, төлөө нүүр судалтан авахд зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлтийг цалин түнтэй адилдах орлого болон нийгмийн даатгалын шинтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. 2008 оны 5 сарын 8-ны өдрийн нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар
анх ажил олгогчоос ажилтанд олгосон хоол унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, төлөө нөр судалтан авахд зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлтөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж одоо хүртэл үйлчилж байна. Ажил олгогчоос ажилтанд олгож буй уг дэмжлэг нь ажилтны өдөр тутмын наазахын хэрэгцээ, амжиргаанд дэмжлэг үзүүлэх, тэдэнд тулгарч буй нийгмийн эрсдэл, санхүүгийн ачааллыг бууруулах, хөнгөвчлөх зорилготой байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба хоол унааны төлбөр, төлөө нүүрсний хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилхах бусад орлого нь ажилтны цалин хөлсний орлогод хамаардаггүй. Иймд уг орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар зохицуулсан эдгээр төлбөр хөнгөлөлтийг олгож буй үндсэн зорилготой нийцэхгүй байна. 3. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилхах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19-р зүйлийн 19-ийн 4 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилхах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэндээ тэнцүү байхаар заасан. Энэ хязгаар нь даатгуулагч цөөн хэдэн сард хит өндөр дүнгээр шимтгэл төлснөөр тогтмол цалинтай нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж байсан иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолох боломжийг хаах зорилготой. Тэгвэл ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлсний сан, түүнтэй адилхах орлогын дээд хэмжээнд хязгаар тавиагүй. Тухайн даатгуулагчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилхах орлогоор тогтоож байгаа нь даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээнд төдийлөн нөлөө үзүүлдэггүй бөгөөд ажил олгогч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ажилтны цалин нэмэх боломжийг хязгаарладаг. Хуулийн төсөлтөд холбогдуулан бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг зардал өрөөгөөжийн шинжилгээ буюу cost benefit анализын аргаар зардлын бага, дундаж, өндөр хувилбар өрхийн нөхцлөөр тооцоход бүх хувилбарууд эерэг өрөөгөөжтэй гарсан. Хуулийн төсөл батлагдаж бодлогын өөрчлөлт гарсны нөлөөлийн үр дүн өнөөгийн үнцээр тооцоход дунджаар 254 тэрбум төгрөгийн цэвэр өрөөгөөжтэй байхаар байна. Мөн 2025-аас 2027 онд ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс салснаар 1508 ажлын байр, хоол унаа, төлөө нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс салснаар 2479 ажлын байр, ажил олгогчийг хариуцсан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371 ажлын байр, нийт 18358 ажлын байр нэмэгдэх тооцоолол гарсан. Шинээр бий болсон ажлын байрны өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийн болон татврын орлогын өсөлт 2025-аас 2027 онд дунджаар 240.1 тэрбум төгрөг байхаар байна. Харин макро эдийн засгийн үзүүлэх нөлөөллийг СВАР загвараар тооцоход дотоодын нөхцөлтийн эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилд 820 тэрбум, гурав дахь жилд 695 тэрбум, нийт 2.5 их найт төгрөгөөр нэмэгдэхээр байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засаг хууль зүйн дараах үр дагавар гарна. 1. Хүн хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, эдийн засаг хууль зүйн дарамт, эрсдэл буурч, тэдгээрийн ашиг орлого, үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ. 2. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ачаалал буурснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх боломж нэмэгдэж, тэр хэрээр ажилтны ачаалал хөнгөрч, худалдан авах чадвар сайжирч, ашиг орлого хэрэглээ өсөж, улсын эдийн засгийн эргэлт сайжирна. 3. Ажил олгогчийн зардал багаснаар ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, ажилгүйдэл буурна. 4. Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээл тэсэж үлдэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. 5. Бараа ажил үйлчилгээний нийгмийн даатгалын шимтгэлийн зардал буурснаар эцсийн хэрэглэгчдэр ирэх үнийн нэмэгдэл буурна. 6. Хууль хоорондын зөрчил арилна. Эдгээр эерэг үр дагаврууд гарснаар Монгол улсын эдийн засаг тэлж, далд эдийн засаг ил болоход нөлөөлж, тэр хэрээр эдийн засгийн эргэлт сайжирч, татврын суурь өргөжөж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой юм ба. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 1-р сарын 2-ны өдөр парламент цэгийн цахим хуудаст байршуулсан, мөн иргэд аж ахуй нэгж, мэрэгжлийн холбоотоор хэлэлцүүлсэн бөгөөд хуулийн төслийг эсэргүүцсэн, дэмжээгүй санал гараагүй, хуулийн төслийг дэмжих олон нийтийн дэмжлэг маш өндөр байгааг дурдахыг хүсэж байна. Хуулийн төсөлтөд холбогдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж өгнө үү?